За сайн байцгаана уу. Намайг даваа сүрэн гэдгээ аялал жуулчлалын платформ үүсгээд малчин өөрхүүдэд хажуудаад иргэдээ гэр юм уу жижиг байшин бариад жуулч тах боломжийг бий болгох гээд явж байгаа юм хамт олон байгаамаа. Миний хувьд болохоор өмнө нь технологийн чиглэлээр 2 компанийг үүсгэн байгуулад e-базаргийн худалдааны компанийг үүсгэн байгуулж 5 жил үйл ажиллагааг нь явуулад тэгээд хөрөнгө оруулалт татсан байгаа. За мөн Go Power Mongolia гэдэг Төрөөсийн Power банкны компанийг бас хамтран үүсгэн байгуулчаар ажиллаад мөн амжилттайгаар хөрөнгө оруулалт татаад ингээд ажилласан байдаг. Тэр Монголын аялал жуулчлалын платформыг бий болгоод бид яаж дэлхийд энэ нүүдэлчин соёлоор одоо өв уламжлалаараа аялал жуулчлалын үйлчлэгийг эрхэлж маш олон жуулчдыг татах боломж юу байна гэдэг энэ платформыг хөгжүүлээ явж байгаа компаниг үүсдэг захирал хүн байна. Намайг Мөнхөө гэдэг би энэ платформын үүсгэн байгуулагчдын нэг байгаа. За анх 2008 онд энэ санаа төрөөд тэгээ санаагаа бол баг одоо судалгааг нь хийж бойжуулах замаар өнөөдрийг хүрсэн. За санаа яаж үүссэн талаараа та бүхэнтэйгээ бас сэтгэлдээ хуваалцъя. За анх би Завхан аймгийн Тосон Цэнгэлийн нөгөө Монголын хамгийн хүүтэн нутгийн бүсгүүлтэй. Хүүтэйгээ зүг нутагтаа ээжтэйгээ ингээ очив. Нэг би багасаа бас морь унах дуртай. Тэгээ хүүгээ нэг морин дээр мордуулаад хонь эргүүлээд ирээ орой хураагаад ирээ гэд хүүтэйгээ ингээ явтал. Нэг жижигхэн одоо манай Аршаантын төвийн доотлын нэг сүүлтэлгоо гэдэг тийм да. Тэр жижигхэн толгой дээр гарахгаа ингээ явж идэл үнэгний гавар зурам жижиг амьтадтай ингээ зөндөө хүүмэн тэрийг хараад ингээ бүр бишрээд нөгөө жижигхэн толгой дээр гараад ингээд харахад цаашаага одоо нэг голын хөндөй дагсан айлууд тэгээд Монголын нэг амар амгалан бэлэгдсэн нэг сайхан зураглал байдаг да. Тим юм хүүхдийн нүдэнд ингээд тусахад манай хүү ээжээ бид нар алтай таван богдын орой дээр гарцсан юм уу? Энэ ямар сайхан юм бэ гэд дуу алдчихсан. За маргааш нь бид хэд бас адуунд явъя гэд ингээд явангуут нэг бороо ороод өвлжөөн төр хоргодоол дараа нь одоо борооны дараа тарваг буудаж нэг боодог хийгээл гэтэл ингээл тал талаасаа хүмүүс цуглаал бид хэд ингээд яриа суусан чи хүмүүн ээжээ энэ жүжигийг битээр зориулж бэлдсэн юм уу гэд ингээд бид нэр бүүн инээдэн болоо те. Тэгээ энэ цагаас хойш би ер нь яагаад Монголын одоо малчин бүрийг яаж тогтмол орлоготой болгох вэ? Тийм ээ? Яаж энэ өөрийнх нь байгаа нөөц энэ боломжн дээр энэ хосгүй гоё ийм мэдрэмжийг авахулж болох вэ гэдгийг бол ингэж бодол хийл судалгаагаа хийж энэ платформыг үүсгэн байгуулах гол шалтгаан нь болсон. За тэгээ энэ технологийн компанийг хөгжүүлэхэд бол хамгийн чухал юм бол технологиг хөгжүүлж байгаа баг байдаг. Тэгээд энэ багийг одоо 2 том технологийн платформыг хөгжүүлээд ард нь гарчихсан энэ бүсгүй маань бол авч яваад бол би сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл магадгүй дэлхийн нүүдэлчдийн өв соёлын томоохон төв аялал жуулчлалтай холбосон төв платформ болж хөгжих байхаа гэсэн юм сэтгэлээр бас ажиллаж байгаамаа. За ингээд манай платформын одоо бас гишүүн жаргал сайхан ахын давал ирээдээ Төв аймгийн Алтан булаг сумын харьяат бусдаа нуруу дагаж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа ийм сайхан гэр бүл байна. За ингээд та хоёр маань сайхан сэтгэлээ туршлагаа ярилцаж бусдыг бас үлгэрлэн дуурайлаач гэж бид бүхэн бас урьж байгаамаа. Төв аймгийн Алтан булаг сумын 2 дугаар багийн малчин жаргал сайхан гэдэг айлаа. За яг хостаа нуруугаа төшөөлж одоо би аялал жуулчлал эхлээд 10 хэдэн жил болчихж байгаа юм. За та бол бас ирсэн жуулчиндаа морь би морь унуулна. Морийг бол одоо ямар ч байсан судалгүй сайн боломжээр юмнаас хуулаад ирэл касаг малгай бас одоо би аюулгүй байдлыг хангана. Миний хувьд бол одоо тийм ажлыг л хийн дээ гадуурх ажлыг л тийм. Манай хүн болохоор дотор үйлчлэгээ хийсэн. Аялал жуулчлал одоо манайчдаа 3 гэртээ эхэлж авч эхэлж ялаа. Тэгээ одоо 6 гэр байна. Тэгээ бас хойно шавгуурмаар харж ихэлээд бас
үзчихэл байна тий. Юм аль болохоор л одоо тий өргөжөөл. Аль болохоор л одоо энэ аялал жуулчлалыг ирж байгаа одоо энэ усуудыг тавтаа тогтоол байлгахын төлөө л одоо зүтгэж ажиллаж байгаа шүү дээ тий. Бид нар жуулч авахдаа хустаагаас сургалт зохион байгуулад тэрнгөөрөө бид нар юмаа юу нь бэлдсэн. Хамгийн гол нь жуулч авахд бэлтгэл хийхдээ гэр оронгоо их сайн бэлтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь наан ирж байгаа яг л Монголынхоо ёс жаншлаараа угтаж аваад гэртээ оруулж ирээд цуудлуудаа зааж өгөөд за энд ингэж зочин суудаг энд нөхөр нь суудаг эндээ ингээ бурхан тагтлаа байрлуулдаг тэрийг сайн ярьж өгөөл жуулчдаа эхлээд хүлээж авах бэлтгэлээ сайн хангачуулдаг гэж ер нь болно доо. Жуулчдыг тэгт гэрээ тогтоо хамгийн гол нь ор дээр зөөлөн байвал их зүгээр юм билээ. Тийм жуулчд чинь бас ер нь сэтгэл хангалуун явна. Ор дээр сайхан зөөлөн хоол унд яг Монголынхоо үндэснийхээ хоолыг хийж өгөөд Монголын малчин айлууд одоо ерөөсөө ингэж цагаан эдээгөө боловсруулдаг, ингэж түүхий эдээ боловсруулдаг, дээс утсаа ингэж хийдэг гэдгийг сайн харуулаад явуулахад болно доо. Энэ манай гаш тогооны нэг байгаа. Эндээ цагаан эдээгээ боловсруулаад хоол ундаг. Энэ манай чимсэн авдаг гэр байгаа юм. Энэ дээр үед бид нэг хатмалаар гэрээ чиндээс нэг энэ гэрээ хатмалаар ингэж хатмалаар тогтчулсан. Энд бол жуулчтай ирэхээр үзүүлдэг юунууд байгаа. Энэ бол аргалын энэ одоо эврийг ингэж шанаг болгосон. Энэ буугын эвэр энэ аргалын эврийг ухаад ингэж Шанага болгоод. Энэ бас ингэж жуулчны ингэ нөгөө уран бэр гэдэг одоо тоглоомны юу вэ? Тоглоом наадгай тий уламжлалт наадгай нэг. Энэ сагалдраг Илтэр одоо миний бүтээл байна да чөлдөр мөдөрхөн сормор энийг бас илтэж үзүүлнэ би. Монголын ард түмэн чи ингээд бүхэл хэрэглээнийхээ ямиг өөрөө хийж тийм ээ. Ингээд чөлдөр мөдөр ингээд чичнаа. энэ адууны энэ хурганы арьсаа гараа. Илтээд хурганы арьсаа илтээд дээлхий. Одоо монголчууд чи нөгөө мал бол чадаагүй хургнуудаа тийм ээ. Эндцэн хургнуудаа сайхан ингэж өвчөөд байгаль дээлтэй ингээ ашигладаг ийм ард түмэн байгаа. За Энэ одоо дийл байгаа юм. Дийлээ ураад ингээд дээс томдог. Ингээд дээс томдог гэдэг ингээд үзүүлдэг юм бас. Монголын хүүхдүүд ч гэсэн ирэхэд бас ингээд дээс томж үзүүлдэг. Энэ дийлийг яг энэ адууны дийлээр одоо яагаад юм уяа хийцэн бэ гэдэг гадаадынхаа асуудгийг. Тэгэхээр ингэж ураад ингэж томоод ийм уяа болцдог гэхээр одоо бүр гайхах штэ. Энэ уяа чинь бол их бүх штэ ингээд давхараад байгаа. за энэ арга энэ одоо бүр манай охины одоо өөрөө 40 хүрч байгаа манай охин. Тэрний арга ийм бүх. Тэгээ энэ еврээр ингээд уугч хийгээд ингээд эндээ сүү хийгээд энэгээр малаа өгч чинь баг жижигхэн чадахгүй байгаа хураг ишгээ уугчтэй. Тэгэхээр бол гадаадах их сонирхтыг штэ энийг бол анхан тусламжийн ийм хэрэгжтэй байх хэрэгтэй. Ер нь жуулч авж байгаа малчин айлууд бол ер нь анхны тусламжийн хайрцагтай. За энд малын хазаар энэ аюугаар хийсэн тэмээний ноосоор хийсэн юунууд олон байх шиг үн тий. Ногт юм уу? Жолоо юу? Энэ их зөөлхөн бүх болдог байхгүй юу? Хүүхдийн хүний гар мар ингээд. Энэ малаа энэ жил манай малын имнэт одоо хураг хийсэнийхаа нэг нь нөгөөгөөсөө таних тулд бол ингэж малаа имэндэг. Тэгээ имнийхээ тоог ингээд хилэгчдэг тий. Тэгээ хураг ишгээ За тэгээ айл бас өөр имтэй. Тэгээд энийгээ бас таньдаг энүүгээрээ тий. Жаргал сайхны мал байна гэдэг. Али им нь юу байгаа, тамга нь юу байгаа л гэдэг үстэй тий. Хэдэн ушаа манах яг нэг баг нэг 500 гаруй байна. Бод нэг 100 гаруй 200 200 өрхгүй 100 гаруй байна. малаа эрхлэнгээ жуулч авахд
өндөрлөл байна. Одоо яг хөө тэгэл болно л доо тэгээд болохоор зохицуулна шүү дээ ажлыг чинь тийм ээ. Малаа харна ямар жуулч ирлээ нөгөөдхөө харахгүй хайчихгүй шүү дээ. Тэгээд нөгөө мал хугаан жуулчдаа үзүүлнэ харуулна жилбий бас. Тэгээд морионуулаад бичдэг нөгөө жуулчтайгаа хон малаа эргүүлнэ. Одоо хүрээ туун. Тэгээд цугл ажлаа амжуулж бас тэр жуулчтай чийж бас хариунтай тий. Тий. Ер нь бол жуулчинтайгаа цуг одоо малаа малж исэн тохиолдол байгаа биз. Оо байна. Манайд бүр одоо 2-3 хоног жисэн жуулчиж байна. Дахиж бүр одоо дараа жил нь иргэж ирж байгаа жуулчиж байна. Их гоё байсан, сайхан байсан гэж. Технологиос энэ хотын төвжирлээс ангижраад нэг ийм эртний амьдрал авахыг үзэх нь хүмүүст их сайхан байх шиг байгаа. Шал өөр ийм мэдрэмжийг авдаг юм шиг байгаа. Тэгэхээр бидний энэ соёлын гол үн цэн нь бол тэндээ байна л гэж би боддог. Энийг одоо хойч үедээ үлдээхийн тулд ингэж хөдөлмөрлөж байгаа та хоёртай бол баярлалаа. Амжилт хүсье.